За Донор тухай хуулийн хэрэгжилтэй холбогдуулаад маш дэлгэрэнгүй мэдээлэл, тодорхой ойлголтууд, за тэрнээс гадна үр дүн тулгамжаар солилтын талаар бас нарийн хэлцэж байгаад бол халархалтай байна. Цаг үе болсон ийм хэлцүүлэг мэдээлэл болж байна гэж нэг талдаа ойлгох бах. Нөгөө талдаа тэрхүү чинь хүлээгж байгаа хэрэгцээ орчны шинжилгээ уялдуулсан байдлаар бид энийг ярихаас өөр аргагүй. Тэгээ энэ мэдээлэл бол ганц манай байнгын орон дээр биш, бусад бас хууль тогтоогч нарын хүрээнд бол энэ бас хэлцэгдэх ёстой хаа гэж ойлгож байна. Хууль өөрөө чинь батлагдаад бас тодорхой хугацаа болсон байна. Гэхдээ энэ нь бол яг энэ донортой холбоотой харилцаа бол үндсээ 30 орчим жил болсон байна шүү дээ. Монгол улсын анагаахын шинжилгээ ухааны том салбарт гарч байгаа том дэвшил гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ шинжилгээ ухааны ололтыг хүн амын эрүүл мэндийн үйлчлэгээнд нэвтрүүлэх чиглэлээр бид та бүхний хийж байгаа ажлын үр дүн бол нэг талаар бол бидэнд бол бас цаашигдахаар байна. Нөгөө талаар бас мэдээж хэрэг энийг хэрэгцсэн орчин талаас нь боловсронгуулах чиглэлээр хууль тогтоогч нар яаж ажиллах вэ гэдэг талаар бол их тийм нарийн нэгт бас хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн ийм ойлголттой байна. Мэдээж төрийн захиргааны төв байгууллагын хувьд бол эрүүл мэндийн яам, за холбогдох шинэ байгууллагууд, мэрэгчнүүд их сайн ажиллаж байгаа бах. Гэхдээ бас мэрэгшээлүүд байгаа гэдэгт бол бид нар ингээд хэвлэр сонсож байгаа зүйлийнхээ өрөөнд болон тохиолж байгаа энэ сүүлийн нөхцөл байдал холбогдуулаад гарцаа авах бас ярих юм байна гэж ойлгож байна. Гурван тодруулах зүйл байна. Энэ угсаан сайд бид бол нэг хуультай. Бол хоёр хууль бэлэн болсон юм байна. Цусны донорын тухай хууль, эрэгтэн эдэс шилжүүлэх шилжүүлэн суулгахтай холбоотой хууль. Энэ хоёр хуулийг бол бид ойрын хугацаанд өргөн барихаар байгаа юм байна. Энтэй дагалдаад эм чимлэгийн ажлын тухай хууль орж ирж саяны нөгөө донорын тухай хуулиар зохицуулж ирсэн EDS эрэгтэн шилжүүлэхтэй холбоотой харилцааг илүү чинь зохистой болгоно. Ямар нэгэн эрсдлийг бол бид аль болох бага байлгана гэж ойлгож байна. Энэ зөв үү гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёр дахь зүйл бас яг бид зарим зүйлийг таны мэдэх юм болон нарийн ойлгож авах болох учраас энэ дээр та бүхэн цааш шийдвэрлэх асуудал дээр нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, цус усан бүтээгдэхүүний өсөн нэмэгдэх хэрэгцээ, авлаггүйгээр өсөө өгч байгаа донорын үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгоно гэсэн байна. Тэгэхээр энэ цусаа өгөх үйл ажиллагааг цаашид тэгэхээр зэрэг хуулиар бүх нийтийн үйл ажиллагаа буюу компаничлна гэдэг байдлаар зохицуулах ийм та бүхэнд ойлголт байгаа мó? Ийм хандлага байгаа мó? Энэ бас олон улсын хандлага нь ямар байдгийг гэдэг ийм асуулт байгаа юм. Жишээ нь бид боловсролыг бол бүх нийтийн үйл ажиллагаа гэдэг. Тэрэнд оролцогч талууд бүгд үүрэг хүлээдэг. Тэгэхээр хэрвээ ингэж бүх нийтийн үйл ажиллагаа болгочих юм бол цусаа шинэ ямар нэгэн байдлаар өгөөрэй гэдэг. За, нэмэлт 1 минутыг өгнө. Ямар нэгэн байдлаар цусаа өгөөрэй гэдэг нэг ийм компаничлсан үйл ажиллагаа байх юм уу? Эсвэл сайн дурын үйл ажиллагаа байх юм уу? Энийг бас зүгээр тодруулж асууж байгаа шүү. Гурав дахь асуулт байна. Мэдээж хэрэг шинэ зүйл донор болон тээгч ихтэй холбоотой төрсөн хүүхдийн гэр бүлийн статустай холбоотой бас анхаарах ёстой гэсэн ийм та бүхэн зөвлөмж өгсөн байна. Ийм бас өөрсдөө саналыг өгсөн байна л да. Энэ яг ямар статусын асуудал яригдж байгаа бол та бүхэн бас нөгөө хуулийн төсөлтөйгөө холбоотой, судалгаатай холбоотой та бүхэнд бас яригдсан зүйл байгаа хаа. Энийг бас тодруулж асууя. Баярлалаа. За, хуультай холбоотой угсаахан сайд хариулах үү? Ер нь энэ донорын тухай хуулийг ерөнхийдөө хоёр салгаад бас шинжилсэн найруулга болон энэ цусны донорын тухай хуулийг ингээд өргөн барьж байгаа энэ асуудал маань ер нь энэ салбарын хэмжээний энэ эм чимлэгийн ажилтны эрх зүйн байдлын тал дээр бол тийм томоохон өөрчлөлт гарах гэхээсээ илүү яг энэ EDS эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой энэ төрлийн тусламж үйлчилгээтэй холбоотой зүйл дээр бас нэлээдгүй ахиц дэвшил энэ зүйлүүд гарна гэж харж байгаа. Энэ бол зайлшгүй шаардлагатай. За нөгөө талаас бид нар ер нь яг гол энэ суур болоод байгаа энэ эм чимлэгийн мэргэжилтнийхээ энэ эрх зүйн байдлыг яаж сайжруулах юм бэ? Жишээ нь бусад эрүүл мэндийн салбар нь өндөр хөгжсөн улсууд бол эмчийн хариуцлагын даатгалгүй эмчнэр бол эмнэлэгт ажилдгүй. Тэгэхээр энийг манайх өнөөдөр яг зохицуулалтаараа яаж шийдэх юм бэ? Гэх мэтлэн энэ зүйлүүдийг бүгдийг нь тусгаж өгсөн эм чимлэгийн ажилтныхаа эрх зүйн байдлыг сайжруулсан
одоо хамгаалах тал дээр нь за мөн цаашаа нь хариуцлагажуулсан, үүргэжүүлсэн энэ тал дээр одоо юм нэлээдгүй том өөрчлөлт гарсан энэ хуулийг гадны одоо улсууд бол эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлын хуулиараа шийддэг. Ер нь бол гадны өндөр хөгжилтэй улсуудад ер нь эрүүл мэндийн салбартаа ямар хууль тогтоомжуудыг хэрэглээд өнөөдрийн байдлаар тусламж үйлчилгээний өндөр түвшинд хүрээд дээрэс нь эмч эмнэлгийн мэргэжилтнүүд маань ямар нэгэн байдлаар ял шийтгэл авахгүй энэ боломжуудыг бүрдүүлээд байна гэдэг энэ судалгаануудыг хийсэн. Тэгээ энэ судалгаанууд дээр үндэслээд эхний 1 номерын бид нар шийдэх ёстой асуудал бол эмнэлгийн мэргэжилтний тухай хуулиа бид нар өргөн барих ёстой байна. Энэ дээр бид нар ер нь бүх асуудлууд ялангуяа эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлууд маань шийдэгдэх юм байна гэдэг утгаар энэ хуулийн одоо олон улсын хэрэглээ, судалгаа энэ бүх зүйлүүдийг хийгээд өнөөдрийн байдлаар одоо хууль зүйн яам руу ер нь энэ үзэл баримтлалыг батлуулахаар барьчаад байна. Тэгээ энэ 4 сараас эхлүүлээд ер нь нийт хилцүүлгийн ажлыг 4 сарын 17-ноос эхлээд явуулахаар энэ ажил маань одоо эрчимтэй явагдаж байна. Энэ намрын чуулганаар ерөөхдөө өргөн барина гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За үлцэн асуудлыг. За баярлалаа. За 6 дугаар микрофон. За зөвлөхөр гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол одоо дэлхийн нийтэд өнөөдөр анагаах ухаан өндөр хөгжсөн боловч цусыг хиймлэр хийж чадахгүй байгаа. Тэгэхээр бусдын төлөө энерги сэтгэлээр хүмүүнлэгийн одоо сэтгэлээр цусаа өгч байгаа ачтан доноруудын цусаар өнөөдөр яг эмнэлгийн орон дээр одоо цусцсан бүтээгдэхүүнээр зайлшгүй эмчлэх шаардлагатай хүмүүсийн насыг одоо аврах энэ үйл ажиллагаа дэлхийн нийтэд ингэж одоо түгээмэл явагдаж байгаа ийм ойлголт байгаа. За тэгэхээр энд бол одоо бид нар яадаг вэхээр улс болгон бол бас одоо ингээд нөгөө цусаа өгч эхлэх нас гээд байдаг. Одоо Монгол улсад бол 17 насаас 60 насны хүмүүс бол одоо цусаа өгөх боломжтой гэж одоо энэ үйл ажиллагааг бид нар олон нийтэд сурчилж өнөөдөр одоо яг харьцангуй эрүүл гэж бид нар яриад байгаа. Энэ хүмүүс одоо цусаа өгчээж л одоо энэ хүмүүсийн насыг аварна гэдэг энэ кампанит ажлыг бол олон улсад одоо явуулахыг зөвлөдөг. Ялангуяа одоо өндөр хөгжтэй орнууд дээр юу гэдэг бүр бага анги одоо ерөнхий боловсролын сургууль дээр нь одоо эрүүл мэндийн хичээл дээр одоо энэ талаар ойлголтуудыг өгдөг. Та насанд хүрэхээрээ заавал цусаа бэлтгэх нь одоо бүх нийтийн үүс шүү гэдэг. Одоо Солонгос За нэмэлт минутын нөгнөө 6 дугаар микрофон. одоо бүгдээр Солонгос улсад одоо бүх эрэгтэйчүүд жишээ цэвэрт явдаг. Тэгээд цэвэрт явхад бол одоо бас бүгдээс нь одоо капачилсан байдлаар авах ч гэдэг юм уу. Гэхдээ энэ бол ямар нэгэн байдлаар албадлын шин чанартай хэрэгслүүтэй энэ хэрэгцээ шаардлагыг ойлгуулсан энэ хүмүүнлэгийн одоо үйл ажиллагаан дээр тулгуурлаж хүмүүсийг одоо цусаа өгөх ялангуяа нэг удаа цусаа өгөөд өнгөрөх биш тогтмол хугацаанд байнгын цусаа өгөх гэдэг бол цаашдаа бол цуссан бүтээгдэхүүн аюулгүй байдал за одоо бидний нөөц бүрдүүлэх үйл ажиллагаан дээр бол үнэхээр онцгой ач холбогдолтой гэж ингэж зөвлөдөг байгаа. Тэгээ энэ хүрээнд бид нар олон улсын энэ одоо сайн туршлага зөвлөмжийг одоо Монгол улс бас үйл ажиллагаанд оруулж за одоо цусны дооны дэлхийн өдрийг жил болгон одоо бид нар 6 сарын 14 өдөр тэмдэглэдэг. За 1 сарын 3-ны өдрийг бас энэ 6 сарын давтамжтайгаар бүх нийтэд бас одоо сурал сурчлагын явуулахын тулд бол үндэсний өдрийг зарлаад за сар болгон бас компани аж ахуй нэгж хөв хүмүүс байгууллагууд одоо сайн дурынхан гэдэг юм ингээд олон хүмүүстэй нийлж ажилладаг байгаа. За энэ дээр бас улаан загалмайн одоо оролцоо дэмжлэгүүд бол бас нэлээд өндөр үр нөлөөтэй ингэж байж байгаа. Тэгэхээр маш олон талт хэлбэрээр энэ үйл ажиллагааг явуулж ижил бидний хэрэгцээг хангахгүй бол үнэхээр одоо бас энэ өснө нэгж байгаа хэрэгцээг хангаж одоо хүний амнаас аврахад бол бас нэлээд ийм хүндрэлтэй одоо асуудлууд үүсдэг байгаа. За тэгчтэй холбоотой 5 дугаар микрофон. Эрүүл мэндийн төвшөлтөнд алтанлага. За зулбгаар гишүүний 2 дахь асуултанд хариулъя. За тээгчтэй донортой холбоотой төрсөн хүүхдээр ямар асуудал үүсдэг вэ гэсэн. За энэ дээр бол тээгчийг ашиглаад төрсөн хүүхдийн маань регистрийн дугаар нь тээгчийн нэр дээр бүрдэгддэг ийм асуудал байгаа. За энэ дээр бол бид зохицуулахад эрүүл мэндийн сайдын 2018 оны А500 дугаар тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлж ажилладаг байгаа. Тэгэхээр энэ нь бол цаашдаа яг тээгчийн нэр дээрээ биш тухайн биологийн эцэг эхийн нэр дээр регистрийг бүртгэх энэ асуудлыг хуульчиж өгөх холбогдох хууль тогтоомж руу тусах ийм асуудал байгаа. Яг одоогийн нөхцөл байдал маань тээгчийг ашиглаад төрөхлөөр нөгөө биологийн эцэг эх дээр биш тээгчийн нэр дээр нь регистр нь бүртгэгддэг. Ингээд энэ цаашдаа асуудал яригдах юм бол нөгөө хүүхэд маань биологийн эцэг эх маань нөгөө хүүхдийн юу гэдэг лээ нөгөө
өргөж авах ийм асуудал яригддаг. Тэгэхээр энэ тухайн хүүхэд маань насанд хүрээд өөрийгөө өргөж авсан та миний биологи эцэг биш аав ээж биш байна гэх юм бол энэ асуудал яригддаг. Тэгэхээр энийг цаашдаа бол яг холбогдох хуулиараа шийдэх шаардлагатай байна.